Сайн байцгаана уу? Манай мэдлэгтэй жилж подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаар Авторадио 96.3-ийн студиэс хүрч байна. За тэгээд манай мэдлэгтэй жилж подкастыг сонсож байгаа Авторадио 96.3-ийн сонсогчид за мөн бидний YouTube хуудсыг үзэж байгаа үзэгчтэй бүдэн нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар мөнх жаргал бит хоёр бензин болон дизель хөдөлгөөрүүд төр байдаг үсгэн тэмдэглэгээний талаар тайлбарлах болно. Тэдгээр үсгэн тэмдэглэгээнүүд нь юу, ямар утга санааг, за мөн ямар технологиг илтгэж байгааг та бүхэндээ тайлбарлах болно. За тэгвэл хэдүүлээ эхлээд дизель хөдөлгөөрөөс эхлэе. За ингээ машины арын хаалга энэ төртөд бичсэн байдаг те. За манайх ингээл төгсөлд явж байгаад харж байсан баг те. Зарим машины хаалгал нь CDI, заримныхаа CRDI ч юм уу нэг бол VGT гэж бичсэн байдаг те. Эдгээр бүх бичгний цаана болохоор нэг технологиуд байж дөхөн зүгээр ингээ сонгоо бичсэн байдаг гохноос те. За жишээлбэл одоо дизель машин дээр хамгийн түгээмэл байдаг нь юу гэдэм бэ гэхээр CDI, CRDI гэсэн бичгнүүдэд гохноос те. Эдгээр нь болохоор юуг зааж байгаа юм бэ гэхээр хөдөлгүүрийн ямар түлшний системтэй вэ гэдгийг зааж байгаа гэсэн үг. За ихэнхдээ болохоор нэг бензин гэроо машинууд дээр болохоор CDI эсвэл TDI гэж бичсэн байдаг тийм. За солонгос нэг Porter нэг бол Stark Center дээр болохоор CRDI энэ гэж бичсэн байдаг. Эдгээр нь болохоор юуг илэрхийлдэг юм бэ? Юу гэсэн үг юм бэ гэхээр за энэ дизель хөдөлгүүр маань болохоор CVO Common Rail Direct Injection буюу за шууд цацалтай дизель хөдөлгөөрэй гэдэг утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. За шууд цацалтай дизель хөдөлгөөр гэдэг маань юу юм бэ гэхээр за эхлээд нэг Comrail гэдэг технологи хэрэглэсэн гэсэн үг. За энэ болохоор банкнаас маань түлш ирээд за түлш нь нам даралтын ноцоосноос ороод дараа нь шүүрээр ороод шүүрнээсээ өндөр даралтын ноцоосон дээр ирж байгаа гэсэн үг. За манай жолоочны маань хэлж байгаа пампн дээр ирж байгаа гэсэн үг тийм. За пампн дээрээсээ өндөр даралттай болоод за түлшний рейл дээр очно гэсэн үг. За түлшний рейл гэдэг ингээд хөдөлгүүрийн кирикшний хажууд байгаа нэг урт юм нарийн хоолой шиг юм байна. За тэр хоолоор өрчөж байгаа. Тэн дээр өндөр даралтай түвш маань бэлэн байж байгаа юм шүү дээ. За тэгэнгүүт одоо хөдөлгүүрийн моторын компьютероос маань за аль инжектор нээгдвэ гэсэн команд ирнэ те. Хөдөлгүүрийн хэлтээс хамаарат за тэгэнгүүт ч тухайн инжекторуудыг болохоор хөдөлгүүрийн моторын компьютероос удирдаад нээж өгөнгүүт өндөр даралтай бэлэн түвш маань шууд шатах камераар цацагдана гэсэн үг. За ингээд хөдөлгүүр дотор маань шатал явагддаг юм шүү дээ. Ийм технологи гэсэн үг. За энэ бол одоо дизель хөдөлгөөрөөр ашиглаж байгаа хамгийн сүүлийн түвшний систем гэсэн. Өмнө нь бол одоо бидний жолооч нар мэддэг тийм за боргоцсон ноцоос шүрээд тэрний өмнө бол секс ноцоос гэдэг одоо хуучны хаваа мава машин дотроо байдаг тийм нэг юм урт. Дээрээс нь 6 түрб энтер гарцсан бол за арай хуучны дизель хөдөлгөөр гэсэн. Дизель түвшний системтэй гэсэн. За тэнгуут одоо CDI, CRDI за Toyota-гийн хувьд бол D4D гэж бичсэн байдаг. Тэгээд Mitsubishi гэсэн өөрийн тэмдэглэлтэй тийм. За эдгээр бол бүгдээрээ за энэ хөдөлгүүр маань ийм common rail буюу өндөр даралтай түвшний системээр тоногдсон гэснийг илтгэж байгаа гэсэн үг. За тэгэхээр дараагийн болохоор нэг VGT гэж бичсэн байдаг тийм. За VGT гэдэг нь болохоор энэ хөдөлгүүр маань болохоор за нэг турбо нь болохоор ийм цахилгаан удирдлагатай турботой болсон гэсэн үг. За хуучны турбо нь болохоор Westgate турбо юу ингээд оруулах хоолоос нэг вакуумын шалан гэрцсэн байдаг тийм. Вакуумын ч яг турбо төлөвлөрөөр бол даралтын шалан гэрцсэн байдаг. Тэгээд хөдөлгүүр маань ингээд эргээд за өндөр эргэлтний турбо маань шахаад ирэнгүүт агаар хит хийсэнгүүт явах вэхэр тэр хоолоогоор маань даралттай агаар очингуудаа тэр турбо дотроо Westgate гэдэг юм клап нээж өгчөдөг гэсэн. Ингэснээр турбоныхаа эргэлтийн хурдыг тохируулдаг гэсэн үг. За тэгэнгүүт одоо VGT болоод тэгэхээр variable geometric turbo charger буюу одоо болохоор тийм нэг хийгээр өдөртэй актуаторгүй болсон цахилгаанаар өдөрдөг гэсэн үг. За тэнгууд тэрийгэ илэрхийлсэн үг болохоор VGT гэсэн тийм үгтэй гэсэн үг байна шүү. За турбо маань яагаад ингэж заавал Westgate VGT гэдэг ийм удирдлагын клапнуудтай байд юм бэ гэхээр за дизель хөдөлгөөр дээр ингэдэг байхгүй. Нам эргэлтэн дээр болохоор утааны урсгал бага тийм. Турбоч ерөөсөө хөдөлгөөрөөс ажиллаа гарч байгаа утааны тэр өндөр даралтай урсгалыг ашиглаад за нэг турбин юу турбогийн голыг эргүүлээд тэрний эсрэгээр агарыг сороод өндөр даралтаар хөдөлгөөлөөр шахаж байгаа тэр систем шүү дээ. Тэнгууд хөдөлгүүр эргэлт нормал ч юм уу бага 1000, 1500, 800 эргэлтнээр болохоор утааны урсгал бага болчихдог гэсэн. За утааны урсгал бага болчингууд турбо маань яг их агаар шахахын тулд турбоны хийцний бүр том турбо тавих хэрэгтэй болчихдог гэсэн. За тэгээд том турбо тавьчих гэхээр хөдөлгүүр өндөр ирээд ирнэ гэсэн.
Өндөр эргэлт буюу 2 3 4,000 эргээд ирэнгүүт утааны урсгал ихсэн. Тэнгүүд тэр өндөр турбууч нь өндөр ирэнгүүт хит их агаар шахаад хэлцэгдэг байх шүү. Тэнгүүд өндөр эргэлтнэр жижигхэн турбуу ихтэй болцсон. За тэнгүүд ямар энэ нам эргэлтийн турбуу өндөр эргэлтийн турбуугийн хоёр тусдаа турбуу тавил дээр тэгэхээр зардал өгсөн те. Тэнгүүд нэг турбуу тавиад дотор нь ингээд утаагийн өдөртийн клап тавьсан гэсэн үг. За тэнгүүд хөдөлгүүрийн бага эргэлтэн дээр тэр Westgate ч байна уу тэр VGT байна уу тэр дээрийн болохоор утааны өдөртөг клап маань хаалттай. Тэгээд хөдөлгүүрээс гарч байгаа утааг бүх утааны урсгал нь болохоор турбоныг олон сенсийг эргүүлжидэг гэсэн үг. За тэгвэл хөдөлгүүрийн өргөлт өндөрсөд ирээд турбон ихэд өндөр эргээд илүү их агаар шахаад эхлэнгүүт одоо яг хөөхөр тэр VGT Westgate актуаторууд маань нээгдэж эхэлнэ гэсэн үг. За тэгвэл зарим утаагийн турбог эргүүлэхгүйгээр турбон сенсийг тойрлоо шууд яндагуур гаргачихна гэсэн. Тодорхой бага хэсгээр нь турбоо эргүүлчихнэ гэсэн. За ийм системүүд цаана ингээ явж идэг гэсэн. Тэгэхээр яг VGT гэдэг маань болохоор цахилгаан тийм электрон удирдлагатай тийм турботой хөдөлгөөрөө гэснийг илэрхийлж байгаа гэсэн. За тэгэхээр герман машин дээр бол ихэвчлэн ямар бичгүүд өгөө CDI, TDI гэсэн бичгүүд эдгээр болохоор CDI нь Common Direct Injection гэсэн үг шууд цацалтай дизель хөдөлгөөрөө гэсэн үг. За TDI гэвэл турбо чаржертай турботой Direct Injection буюу шууд цацалтай тийм Common хөдөлгөөрөө гэсэн үг. За Toyota-гийн болохоор D4D гэхэр чи одоо Direct for гэж шууд цацалтай тийм хөдөлгөөрөө гэсэн үг. За тэгээд солонгос машин дээр CRDI, Comrail, Direct Injection гэсэн үгний товчрол. За тэгээд VGT гэсэн бичгтэй байх юм бол энэ маань болохоор электрон удирдлагатай турботой байна гэж хүмүүс ойлгож болох нэ. За энэ бол дизель машинуудын арт талт нь ч юм уу нэг бол компонент хөдөлгөөний таглагаан дээр бичсэн байдаг бичгнүүд. За дизель хөдөлгөөр арай цөөхөн байдаг, бензин хөдөлгөөр дээр бол илүү их олон байдаг юм шүү дээ. За тэгэхээр бензин хөдөлгөөр дээр бол ямар бичиг байдаг вэ? Цаана ямар технологи шингэсэн байдаг вэ гэдэг талаар одоо манай Батшиг маань тайлбарлаж өгөөч үзэгчтэй. За бензин хөдөлгөөрүүд дээр бол VVT-I гэж байгаа. Valumatic гэдэг байгаа. Nissan-ы машинууд дээр бол VVEL гэж байгаа. Тэ. Honda-гийн машинууд дээр VTEC гэсэн өсгөн товчлууд байгаа. Тэгээ эдгээр бол яг түрүүний чиний хэлсэнтэй адилхан бүгдээрээ нэг технологи юмыг илэрхийлж байгаа утга гэсэн үг. За VVT-I бол одоо манайхан ер нь бүгд мэднэ л дээ. Одоо бүх машинууд VVT-I системээр хавхлага удирдах байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол маш өргөн хэрэглээтэй байгаа гэсэн. За VVT-I маань яадаг вэхээр хөдөлгүүр дотор хизээ ямар агаар орохыг тодорхойлж байгаа гэсэн үг. Өмнө нь бол ямар байсан гэхээр хөдөлгүүр одоо нормалдах гэж ярьдэн штэ. Ачаалгүй байх үедээ ч өндөр эргэлттэй хааз өндөр байх үедээ ч хавхлах нь ижил хэмжээтэй. Эсвэл хугацааны хувьд яг л нэг ижил хугацаагаар онгодог гэсэн үг. За тэрийг дараагийн хөгжил нь хугацааных нь хувьд за мөн онгох хэмжээг өөрчлөх байдлаар удирддаг болж байгаа системүүд гэсэн үг. Тэр нь автомашиныхаа үйлдвэрлэгчдээс за мөн технологийн жижиг бага зэрэг үр дүн ижил мөртлөө бага зэрэг нэг өөрсдийн нөв хав шингэсэнтэй энэ технологийн жижиг өөрчлөлттэй байдлаараа тэр үсгэн товчлууд нь өөр байгаа гэсэн. Toyota-гийн хувьд гэх юм бол Valumatic гэдэг одоо энэ Toyota Premio, Allion эдний загваруудын арт талд ингэ бичсэн байдаг л да. За Nissan дээр бол VVEL гэж байгаа. За гэх мэтлээ. За энэ дээр ингээд яаж ийн гэхлээр ерөөсөө л эцсийн үр дүн нь нөгөө хөдөлгүүрийг хамгийн үр ашигтай, хамгийн хорт удаа аягдл багтай байлгах зорилготой эдгээр системүүдээр томилогдож байгаа гэсэн үг. За тэгээд эндээс нэг харж болж байгаа юм нь бензин болон дизель хөдөлгүүр дээр ялгаатай нь дизель хөдөлгүүр бол илүү түвшлийн системээр удирдах байгааз. Бензин хөдөлгүүр бол орж байгаа агаараа илүү удирдах байгаа гэсэн үг. За энэ дээр би нэг жишээ аваад хэлэхэд өмнө нь нөгөө ингээд битэрийн дугаарууд дээр чатаар ирж байгаа юм ингээд хитрхи мэрэгжлийн хэллэгтэй байна. Хитрхи мэрэгжлийн ярьж гин гэсэн юмнууд хэрж ин л да. Тэгээ би энэ дээр бас мэрэгжлийн юмыг яг мэрэгжлийн биш үгээр тайлбарлах бол боломж баг байхгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг нэг авж байгаа жишээгээ нэг арай хүмүүст ойлгомжтой байдлаар авчий гэж бодоо. Тэгээ би энэ дээр нэг хавхлахны одоо тэр орж байгаа агаарын хэмжээ хугацааг хаалгаар ингээд төлөөлүүлчихье гэж бас бодоод байгаа. За хаалга одоо
хаалгыг одоо хизээ онгойлгох уу, хэр том онгойлгох уу гэдгийг тодорхойлж байгаа систем гэсэн үг. За тэр нь одоо та магадгүй гэртээ нэг шкаф юм уу хөргөж оруулах гэж байгаа бол хаалга нэлээд том онгойлгоно да. За нэг жижиг тортой хүнс өрөөд орох гэж байгаа бол нэг бахан өөрийнхөө орох хэмжээгээр онгойлгоод орчин штэ тэ. Яг тэрэн шиг хөдөлгүүр дээр эргэлт нь ямар байгаа, хэр бага эргэлттэй байгаа, өндөр эргэлттэй байгаагаас хамаарат агаараа хизээ оруулах уу, хэр их оруулах уу, хэр удаан хугацаанд оруулах уу гэдгийг өдөрдөж байгаа систем гэсэн үг. Тийм. Наад хаалганы жишээ чи зүгээр жишээ нэ. За жишээхэд одоо VVT дээр одоо ингээд хаалга жишээ аваад үзэхэд одоо жишээ ингээд өмнөх ямар нэгэн тийм орж байгаагаар өдөрдох тийм электрон системгүй хөдөлгөөрүүд дээр бол клапан бол яг хуу нэг газар онгоогоол нэг газар хаагддаг. За тэгээд жишээ хаалга бол яг хуу ингээд нэг 30 градус нэгдвэл 30 градус нэгдэн тэгэл хаагддаг. Илүү том онгоохгүй эсвэл илүү жижиг онгоохгүй л байна гэсэн. Хөдөлгүүр хэд иргэжэн хамаагүй хэд яаж жишээ хаалгаар хичнээн хүн орж ирэх байсан ч хамаагүй 30 градус нэгдэх гэсэн том нэгдэж чадахгүй гэсэн. Ийм байсан. Тэгэнгүүт одоо чинь за чинь хөдөлгүүр чинь гэдэг байхгүй 800 иргэжлээ гэж бодъё тий. Хөдөлгүүр 800 иргэж тэр клапан чинь нэгдээ хаагдахад ерөөсөө 50 миллисекунд л ордог гэсэн. 50 миллисекунд гэдэг чинь секундыг 20 хуваасны нэгдээ тэнцэх хугацаанд клап маань нэгдээ хаагдчих. Ерөнхийдөө яг нэг дойлт гэсэн үг шүү дээ, тий. Нэг дойлт онгоод хаагдах хугацаа болоод дууссан байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм богино хугацаанд хаагдаад гэж жоох. Тэнгүүд тэр хооронд чинь хангалттай их агаар бас хөдөлгүүрлөө орж иж амжидгүй байна шүү дээ. Тэнгүүд за хөдөлгүүр ерөнхийдөө их агаар орж ирж байгаа юм бол яг дүүргэлтийн коэффициент ч байх нь шүү дээ. Их агаар орж ирж яг хөдөлгүүрийн шаталт яа тэрнтэйгээ харьцсан бас бензин 14.7-ээс харьцаар цацсан л да. Тэгснээр яг хөдөлгүүр илүү их чадaltaй болж байгаа юм шүү дээ. За тэгмүүд клап маань одоо тэрийг хязгаарлаад байна шүү дээ. Их агаар орж ирэх гэрээ жохон онгоогод. Нэг бол тогтмол онгоогод. Тэнгууд тэрийг ч одоо VVTi за тэр юу энтер гэсэн одоо бензин юун дээр BMW-ийн дээр болохоор Vanos энтер гэдэг electronic энтер байдаг. Энэгээр ингээ удирч байгаа. Одоо VVT болохоор тэгэхээр тэр хаалга 30 секунд онгоод өгсөнд одоо хөдөлгүүр эргэлтээс хамаарат тэр 90 градус 120 градус нээн гэсэн үг. За хөдөлгүүр эргэлт өндөр болцсонгууд нөгөө нэг клап маань нэгдээ хаагдах хугацаа бүр багасгал байна гэсэн үг. Тэнгууд л тэрнтэй харьцангуйгаар яг клапангаа эрт онгоолгоод орой хаана гэсэн үг. Тэгэнгүүт яг тэр хооронд их агаар орж амжих нь шүү дээ. За тэгээд хөдөлгүүр эргэлт багасгангууд орой онгоолгоод орой хаана гэсэн. Тэнгууд арай бага агаар орж ирнэ. За их агаар эрэхтэй үед эрт онгоолгоод орой хаачна гэсэн клапангаа. Тэнгууд яг нийлтэй байх хугацаа маань хөдөлгүүр эргэлтэйг харьцангуйгаар энгийн хөдөлгүүртэй харьцуулаад урт болж байгаа. За тэнгууд ч л одоо нэг агаар хангалттай хөдөлгүүр маань илүү их чадал гаргана. За шатал маань бүрэн гүйцэд явагдах юм шүү дээ. За Walmart-ийн хувьд бол Walmart гэж байгаа нэг Honda дээр Vitek гэдэг тийм. За эдгээр нь яа гэхээр одоо бол нөгөө VVT-ийн клапангийн хизээ онгоогод хизээ хаагдахыг өдөржсэн бол одоо Walmart-ийг Vitek энтерч болохоор хэр том онгоохын шийдэх нь шүү дээ. За ерөнхийдөө бензин хөдөлгүүрийн клап болохоор ерөнхийдөө 7 мм-ээс 12 мм-ийн хооронд л ерөнхий хөдөлгүүрийн загвараас хамаарат тэгж нэгдэх гэсэн. За тэгмүүд энийг ч одоо хөдөлгүүрийн эргэлтээс хамаарат тэр нэгдэж байгаа жишээ 1 см л нэгдвэсэн тэрийг 1.2 1.3 см болго нэгддэг болчихно гэсэн. За тэгээд том онгоод ирэхээр за тэр агаар орж ирэх тэр нэг талбай маань ихчих нь шүү дээ. Агаар дамжиж өнгөрөө тэнгууд хөдөлгүүрийн дүүргэлт бас ингээ сайжраа явдаг гэсэн. Тэгэхээр яг авт үйлдвэрлэгчнэр маань л хөдөлгүүрийн үр ашиг дэвшүүлэхийн тулд эдгээр системүүдийг хийгээ яваад байгаа гэсэн. За тэгэхээр Батшгүйс асуулт л одоо чинь за бүр таг энгийн хөдөлгүүр байлаа, VVT-тэй хөдөлгүүр байлаа. За тэр Walmart-ик энтертэй хөдөлгүүр. Энэ дээр одоо яг хөдөлгүүртэй үйлчлэгээ энтер хийхдээ яг юун дээр анхаарах хэрэгтэй? Яг ямар стандарт, ямар тос зарц юу ашиглах хэрэгтэй? Жишээгээд VVT чинь болохоор хөдөлгүүрийн тосоор тосны даралтаар нэгж байгаа. Тэгэхээр тэн дээр чинь бас энгийн VVT-г хөдөлгүүртэй харьцуулахад бас тосн дээр бас илүү стандарт ч юм уу тавигддаг гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр тосон дээрээ үйлчлэх хэрэгтэй юун дээр анхаарах хэрэгтэй юм бол. За энгийн хөдөлгүүрүүд гэхээр одоо нөгөө хуучны хөдөлгүүрүүд хөвчлэн болоод эхэлчихнэ. Энэ дээр бол ерөнхийдөө хуучин үед хөвчлэн нөгөө нэг хагас синтетик тос ашиглалтын хугацаа арай богино эсвэл илүү өвтгөн тос хэрэглэгддэг байсан. За тэгвэл VVT-тай бусад нарийн технологитой хөдөлгүүрүүд дээр бол мэдээж тос илүү шингэрж орж ирж байгаа. Одоо ингээд анзаарах юм бол
2016 оноос хойш автомашинуудын хөдөлгүүрийн тосны заалт нь дандаа ер нь л ихэвчлэн TW20 болсон байгаа. Үйлдвэрийн яг заалт нь TW20 гэхдээ 5W30 тосыг хэрэглэж болно. Зайлшгүй тохиолдлоор 540-ийг хэрэглэж болно ч юм уу. Иймэрхүү нөхцөл заагаад өгчихсөн тосны сонголтууд байгаа. Тэгэхээр энэ нь яаж юм нэхэр нөгөө нэг тосоор өдөрдөгдөж явж байгаа эдгээр системүүдийг хэвийн ажиллагаатай байхтай тэрийг нь хангаж өгж байгаа ийм чухал зүйл болчиход байгаа. Нөгөөтэйгүр хөдөлгүүрийн тосны нөгөө нэг бохирдлын асуудал. Мөн хоёул одоо өмнөх дугаарууд дээр ярьсан шүүрний чанар болоод тэр шүүрний солих давтамжийн асуудлууд байж байгаа. За энэ дээр нөгөө нэг тос маань үйлдвэрлэгчийнхаа заалтаас өөр тос. Одоо зарим хүмүүс манайхан яагаад мэдхгүй айгүй өтгөн тоснд айгүй дуртай байдаг. Тэг хит өтгөн тос ингээс санал болгол эрхлээрээ зэрэг нөгөө системийн ажиллагаа маань яг хэвийн явагдахгүй байх нөхцлүүдийг бий болгоно. Тосоо цаг хугацаанд нь солихгүй бохирдтгтэй тостой явах юм бол нөгөө OCV гэж байгаа шүү дээ. Нөгөө тухайн VVT ажиллагааг өдөрж байгаа солноид байгаа шүү дээ. Тосны даралтаар өдөрж байгаа солноид. Нөгөө солноидны маань бөглөрөх, гацах эрсдлүүд бас бий болдог байна. За мөн тэрнээсээ үүдэлтэйгээр нөгөө нэг VVT-ны араа гэж ярьдэн шүү дээ манайхан. Араа хүртэл хугардаг тохиолдол гардаг байхгүй. Тэгэхээр энэ тосны асуудлууд бас нэлийн чухал асуудлуудын нэг болоод явчихж байгаа гэсэн. За байж байгаа манайха хамтран ажиллагчдаа зарлаатгая. Мэдлэгтэй жолооч подкастын хамтран ажиллагч Winparts компани зорчигч тээврийн хувьсгал баас 4-4. Баярлалаа. Тэгээ хөдөлгүүрийн тос маамлах нэг үндсэн 4 үүрэгтэй байдаг шүү дээ. Хөдөлгүүрийг тослох, хөргөх, битүүмж үүсгэх, цэвэрлэх гэсэн үүрэгтэй байгаа. Тэгвэл одоо сүүлийн нэмэлт одоо VVTI гэх мэт системүүдийн хөдөлгүүр дээр юу болоод ирэнгүүт тос маань ихэд хүч дамжуулах үүрэгтэй болчихж байгаа гэсэн. За тосны даралтаар тэр нөгөө VVT-ийн клаб нэг ч төдөж тэгээ VVT-ийн тэр клаб хийцангох уу тэгээд тэднийг өдөрдөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин тосны үүрэг нэмэгдээ очиж байгаа гэсэн. Тэгэхээр одоо яг нөгөө нэг сүүлийн олон системтэй машинууд дээр болохоор нөгөө хуучных шигээ бодоод ганцхан мастер гэдэг юм байгаад дээсэн дээ нэг ингээд ямар ч почноос цаавар ингээд аваад хийгээл яваад эдгээр ч болохоор эдгээр нарийн системүүд хөдөлгүүрийн шаардлагыг хангадаггүй байх нь шүү дээ. Тэгээд хүч дамжуулж чаддгүй ч юм уу тийм байдаг хон. За дээрээс нь тэгээд утааны стандартаас хамаараад хөдөлгүүрийн тос ч бас өөрчлөгдөд байгаа гэсэн. За тэгээд хэрглэж байгаа бензиний маань хөхрөн хэрэг ах уу тий. Дизель хүчний хөхрөн хэрэг ах уу. За эдгээрээс хамаараад хөдөлгүүрийн за тэр тоснууд ч ингээ бас өөр болоод ингээ орчин шинжлэгдээ сайж яваад байгаа гэсэн. Тэгэхээр сүүлийн хөдөлгүүрүүд нэг системүүд нь илүү нарийн болоо. За тэнгуут дээрээс нэг хөдөлгүүрийг үйлдвэрлэж байгаа тэр наривчлал бүр илүү өндөр болоод байгаа гэсэн. За одоо жишээгээд вентилятор тахиргуулны хоорондох завсар хийж тэдэн бүр нарийсаад байгаа гэсэн. Тэнгуут тэрийг дагаад тосны маш шаардлууд өндөр болоод тос нь бас шингэн болоод байгаа гэсэн. Сүүлд одоо би нэг мэдээ харж байхад 0W8 гэдэг тос хийх ёстой гэсэн нэг хөдөлгөөр авчихсан л Toyota Yaris гэсэн машин дээрээс нөө. Тэгэхээр одоо иймэрхүү машинууд бол Монгол зөндөө ороод ирсэн байгаа. Тэгээд танаа сервисээр бас хэрэг орж ирж байна. Тэн дээр танах ямар тос зөвлөж ашиглаж байгаа вэ юм. За түрүүн чиний хэлсэнчлэн тийм ээ. Тос бол анх бол ерөнхийдөө ингээл үндсэн 3-4 үүрэг л байлаа тийм ээ. Одоо бол маш олон үүргийг гүйцэтгэх шаардлагатай болчиход байгаа гэсэн. Тухайн үед одоо нэг 90-ад онд ч юм уу тос бол нэг 3-4 стандарт шаардлагыг хангаж яхад болж ирсэн бол одоогоор нэг ойролцоогоор нэг 25 гаруй төрлийн шаардлага стандартыг хангах болчиход байгаа гэсэн. Одоо яг түрүүний тэр шиг TW8 Ultra Low Viscosity гэж байгаа байхгүй. Тийм тос хүртэлтэй TW8 гэдэг чинь бол одоо асар шингэнд одоо бидний шууд ингээл хэллэгээр бол асар шингэн тосл гэсэн үг шүү дээ тийм ээ. Уг нь бол манайх ингээд яагаад тийм мэдэхгүй яг ийм өтгөн тоснд амар дуртай. Тэрийг би яг яагаад гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Эсвэргээрээ уг нь тос шингэрэх тусмаа тэр тосонд агуулж байгаа аддитив багц те бүх юм айгу сайжраад явдаг байхгүй. Одоо 19-с хойш оны Toyota-гийн хөдөлгүүрүүд дээр TW16-тай тос санал болгогддог үйлдвэрээс. Энэ тос бол уг нь advanced technology гэж байгаа байхгүй. Энэ чинь бол маш өндөр технологиор бүтэж байгаа тос гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэнгүүд манайхан зөвхөн тэр шингэн байдалд нь л айгу дургу болохоро тэр үйлдвэрлэгчийн заалтныхын тосыг нь хэрэглэхээсээ ингээд цааргалаад ч юм уу тийм иймэрхүү байдал үүсэж идэв.
Гэтэл яг тэр үйлдвэрлэгчийн зааж байгаа тусаа хийгээд явах юм бол хөдөлгүүртээ энэ олон системийг ажилуулахад тус үзүүлэх. Тэгээ маш олон юм давуу талыг бий болгох юм байгаад байгаа л да. Тэгэхээр энэ тусны сонголтын асуудал дээр бас тодорхой хэмжээнд юм үзэж хараач гэдэг юм уу эсвэл подкастаа үзээд тусныхаа сонголтыг зөв болгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тосны зуурлага тэр өтгөн шингэн чинь түлш зарцуулганд шууд нөлөөтэй байдаг. Бензин зарцуул. За бензин машин дээр бензин зарцуулах, дизель дээр дизель түлшийг зарцуулах шууд нөлөөтэй. За хөдөлгүүр өөрөө ажиллахын тулд дотор зөндөө бол метал эдэмүүд байгаа. Тэд ч хооронд үргэлжлсэн тий. За ингээд үргэлжлсэн. Тэгээд тэр өтгөн шингэн тосыг шин тослохын системээр тосны ноцоос шахан тий. Тэр болгон дээр ч ингээд хөдөлгүүрийн паразит ачааллыг үүсгэдэг гэсэн үг. Хөдөлгүүр өөрөө ажиллахын тулд өөрийнхөө үүсгэж байгаа чадал энергиэс ингээд зарцуулдаг гэсэн. Энийг паразит ачаалал гэдэг. Одоо сүүлийн хөдөлгүүрүүдийн нэг үйлдвэрлэлийн наривчлал нь өндөр болонгуудаа шингэн тос санд болж байгаа. Энэ болохоор яг хөр аль болох нэг тосны ноцоосон дээр ирж байгаа ачаалал тэгээд системүүдээр шахаж байгаа ачааллыг багасгах байгаа. Ингууд ч дагаад түлш зарцуулга нь буурч ийн гэсэн үг. За тэгээд манай жолооч нар чиний сая хэлсэндээ өтгөн тосон дуртай байдаг. За тэгээд гадуур зарим автосервис хүмүүс болохоор 100 өтгөн тос хийгээд өвөл шингэн тос хийж зөвлөддөг тий. Тэгэхээр би бас ингээд гайхаад байдаг. Өвөл хөдөлгүүр яг өтгөн шингэн тосноос болоод анхны асаалтын үед бол шууд нөлөөлнө тий. За шингэн тостол асалт нь илүү хялбар болно тий. Өтгөн тостол яг өвөл асалт нь жоохон яахан хүндрэлтэй болох нь. Гэхдээ хөдөлгүүр нэгт ассны дараа хөдөлгүүр ажилтгаар ажиллаад ажлынхаа температуртаа очно. 85-95 градустай очно. Өвөл хөдөлгүүр 85 градустай очтгүй 50 градустай ажилтдаг гэсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Хөдөлгүүрийн температурыг термостат зохицуулж байгаа тийм. Термостат бол яг олон мэдрэгчээс мэдээлэл аван. За тэгээд дээр нь өөрөө болохоор хөдөлгүүрийн хөргөлийн шигний температураас хамаарат хэрэг хөдөлгүүр халаад 85-90 градус хүрэхгүй термостат ч нэгдэхгүй. Хөдөлгүүрийн хөргөлийн шигний чинь богино эргэлтэйг л байна гэсэн. Богино эргэлт хийж хамаацуулт 85-90 градус хүрэнгууд термостат ч нэгдээд их эргэлттэй хийн. За 100 бол яг арай хурдан тэр температур хөвчдөг учраас арай эрт нэгж. Тэгэл хөдөлгүүр нэгэнд асаад хэвээ ажилласан бол тэр чинь ялгаагүй л яачна гэсэн үг. Ажлынхаа температур хүрээл асчихна. Ажилчна гэсэн үг. За тэр үед яагаад 100 өтгөн тос хийх хэрэгтэй юм бэ? 100 хөдөлгүүр яадий 200-300 градус хүртэл халт юм уу? Тийм байхгүй шүү дээ. Өвөл хөдөлгүүр яадий 50-20-30 градусаас дээш халдгүй юм. Тийм байхгүй шүү дээ. Тийм учраас үйлдвэрлэгчийн заасан тосыг л ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш 100 боллоо өтгөн тос хий, өвөл боллоо шингэн тос хийж тийм байхгүй. Яг л хөдөлгүүрийн термостат тэгээ хөдөлгүүрийн хөргөлтийн систем нөгөө радиатор сенс энтер яг хөдөлгүүрийг аль болох ажлын температурт нь барих зорилттой. 85-90 градусд нь барих зорилттой. Тэрнээс биш өвөл 100-аас шалтгаалаад хөдөлгүүр тэр температурт хүрэхгүй байх гэж байхгүй. Тэр температур хүрэхгүй л хөдөлгүүр чинь яаж гээл тэр температурт нь хүргэн гэсэн үг. За түвшний цацтаа нэмж өгнө. За сенсээ удаан ажилуулна. Нөгөө сенсээ орой ажилуулна. Термостат оройны ямар ч сан тэр температурт хүрдэг учраас өвөл шингэн 100 өтгөн тос гэсэн тийм ойлголт бол энэ байж болохгүй. Үйлдвэрээс энэ хөдөлгүүр дээр ямар зурлагтай ямар тус ашиглагдсан байна тэрийг хийх хэрэгтэй. Тийг зөвлөх хэрэгтэй наа. Зөвлөмөр юмаач жолооч нартаа бас. Баяжгараа манайхаа мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран ажиллагч уулуурхан хүнд машин механизмын сэлбэг засвар үйлчлэгээр мэргэжсэн Parts Network компани. Одоо тэгээд саяны яг чиний хэлсэнчлэн operation температур буюу ажиллагааны температур бол яг нэг орчны температур ямар байх нь амар ч хамаахгүй. Ажиллагааны температур бол нэг. Тийм учраас тэр үйлдвэрлэгчийн зөвлөж байгаа тосыг нь л хэрэглээд явах нь таны хөдөлгүүртээ хийж байгаа хамгийн зөв зүйл. За тэгээд тэр хөдөлгүүрийн тосны тэр өтгөн шингэн төрөний тэр паразит ачаал эдэр дээр нэг жижиг жишээ авъя гэж би бас бодож байна. За одоо хэдүүлээ ингээд гарынхаа үзүүр дээр ингээд усыг ингээд үзэхтэй. За шар цав маа ч юм уу те зүгийн бол ингээд үзэхэр шал өөр штэ те. Яг тэрэн шиг хөдөлгүүр дээр нөгөө тос маань хэдэн мянган эргэлт гүйцэтгээд ирэхээр яг энэ шиг юм ачаал үүсдэг. За ингээд тохиромжгүй тос хэрэглээд ирэхээр нөгөө системүүдийн ажиллагаа маань тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлдэг байх нэ гэсэн. За тэгээд ийм учраас одоо ийм нарийн технологитой хөдөлгүүрүүдэд үйлдвэрлэгчийнхаа зөвлөж байгаа тэр тосыг хийгээд явах нь хамгийн зөв байх. За тэгээд сүүлийн энэ VVT-тай хөдөлгүүр эдгээр хөдөлгүүрүүд дээр бол жолооч нар маань бас яг тодорхой хугацаанд за магадгүй тосныхоо нөгөө нэг солих хугацаагаа давтамжаа холдуулсан бол ч юм уу тэр VVT-ийн солиноидыг нь сайхан цэвэрлээд үзчих хэрэгтэй. Тэгээ сэргээ солиноидоо сайхан цэвэрлэх юм бол нэг мөсөн аваад цэвэрлж байгаа бол тэр
ард нь нэг юм залгуурны 2 шом байгаа шүү дээ, тий. Тэрэн дээр нэг мөсөн тэр тухайн засрын газраараа ч юм уу хилж яагаад тест хийлгээд эсэргүүцлийн шалгуулчих хэрэгтэй. Мэдээж хэвийн ажиллаж байгаа солноид сенсор юмнууд бол эсэргүүцэл заана. Тэгэхээр нэгмсээ аваад тайл авцсан бол тэрийг бас шалгаад үзчих юм бол зөв. Тэгээд сайхан цэвэрлээд тавьчих юм бол буцаа сайхан хэвийн ажиллагаагаа хангах чинь нөгөө вивитэнийхээ араан дээр мэдээлэлээ тосоод дамжуулдгаараа дамжуулаа явчихнаа л гэсэн үг. Тийм байна. За тэгэхээр үдгчд маань болохоор ерөнхийдөө бол машин үйлдвэрлэгч, хөдөлгөөрийн үйлдвэрлэгч бол хөдөлгөөрөө мэдж байгаа тийм. Үнээс илүү мэдж байгаа. Одоо чи Toyota-гийн хөдөлгөөрийг хүнээс илүү мэдж байгаа тийм. Тэрнээс Toyota-гийн хөдөлгөөрийг Toyota-гийн инженерүүдээс илүү энд нэг хүн мэдээд тийм тос хийвэл тийм байдгийг тийм боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр яг тухайн инженерүүдийн зөвлөж байгаа, үйлдвэрийн зөвлөж байгаа тэгээд тухайн тосыг ашиглуул зүгээрээ. За тэгээд ерөнхийдөө тосны өтгөн шингэн чинь бол анхны асаалтын үед л нөлөөлнө. За яг хүүтэн үед бол мэдээж шингэн тос шүү. Тэр бол анхны асаалтын үед л нөлөөлөх нь шүү. Хялбар асна. Асаад хөдөлгөөр ажлын температур хүрсэн дараа өтгөн тос нь шингэн тос нь ядгаагүй болчихно гэсэн. За тэгэхээр 100 бол мэдээж яг хөдөлгөөрт өтгөн тос хийх гэдэг. Тэгээ хөдөлгөөр ихтэй дөнгөж асж байгаа үед бол хөдөлгөөрөө хүүтэн л баг шүү. Тэгэхээр яг хөдөлгөөр халсны дараа мэдээж хөдөлгөөрийн температур ч 200 300 градус хүрэхгүй дээдлэндээ 100 105 градус хүрдэг тийм. Тэр үед яа гэхээр хөргөлийн системүүд маань ажиллаад за температурөөрөө буулгах чинь за бүр халаад ирэх юм бол анхааруулга өгдөг тийм. Тэгээ маслын гэрэлж хасаа тосцсон халаа хит шингэрчтэй шүү гэдээ бүр зогсон шүү тийм. Хөдөлгөөр зүгээр хамгаалалт системүүдтэй байдаг шүү. Тэгэхээр үйлдвэрлэгчийн заасан тэгээд буулгах энтертэй тосыг ашиглаж зөвлөх зүгээр байна. Тийм. За тэгээд өнөөдрийн дугаараар болохоор үтгчтэй болохоор машины ард бичсэн байдаг, хөдөлгөөр дээр бичсэн байдаг бичнүүд нь ямар төртэй юм бэ гэд тэрний ямар системүүд байдаг вэ гэдэг талаар тайлбарлаж өглөө. За дээрэс нэмээд тосны талаар за бас ингэ тайлбарлаж өгсөн хамтран хөтлсөн Батэрхтэй баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлөгдөж байна. За тэгээд Батэрхгийн хувьд маань болохоор одоо тэгээд үзэгчтэй нэмж зөвлөх зүйл байна уу? Тэгээ Батэрхэг маань болохоор өөрөө маш олон жилүүд энэ автын салбарт ажиллаж байгаа. Яг практиктэлтэй бол маш өндөр туршлагатай хүн байгаа. Тэгээд үзэгчдээс ч гэсэн зөндөө олон асуулт ирж байгаа тийм. За тэгэхээр тухайн асуултуудаа үзэгч маань хэрвээ асуулт байвал бид нар утсаар хариулж барих бол боломжгүй. Одоо та сайхан комментэнд бичэвэл ч хайл эсвэл мессенжер бичиж болно. Мессенжер бичээд орхичихвол тэгвэл бид нар ярилцж байгаа. За манай Батэрхэг инженер маань бас яг харж байгаа. Бид нар тэр чинь бөөгнүүлж жоод нэг дугаар бас хийх боломжтой байх болно гэдэг ингэж хэлье. За тэгээд давтаад хэлэхэд бол за мэдээж хөдөлгөөрийн тосны сонголтыг үйлдвэрлэгчийн зөвлөж байгаа тоснуудаа сонгоод явал илүү тохиромжтой байх нь байна. За тэгээд түрүүний ярьсныг ингээд ерөнхийдөө базаад хэлэхэд за дизель хөдөлгөөрүүд бол ихэвчлэн түлшний систем түлш цацалтаараа илүү өдөрдөж хөдөлгөөрийнхөө хөгжүүлэлтийг хийж явж байгаа бол бензин хөдөлгөөр бол агаараа өдөрдөж явж байгаа. За энүүгээр бас нэг талаараа бас ялгаатай байх нь байна тийм ээ. За тэгэхээр ийм учраас энэ технологиудад зориулагдсан тэр хөдөлгөөрийн тос нь байна уу, хөргөлтийн шингэн нь байна уу үйлдвэрлэгчээсээ санал болгоод явдаг. Тэгэхээр бид бол ашиглалтынхаа явцад эдгээр үйлдвэрлэгчийн санал болгож байгаа бүтээгдэхүүнүүдийг мөрдлөг болгоод явах нь зүйтэй гэсэн үг. За тэгээд ер нь бол хоёулаа хөргөлтийн шингэнээр хөдөлгөөрийн тосоорч их мэтлэн дараагийн дугаарууд дээр ингээд бүлэглээ сайхан дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад явах болно. Тий. Дараагийн дугаар дээр ингээд бид нэр яг холбогдох туршлагатай за тэр эдэмтэн докторуудын оролцуулаад бас дугаар хийгээд явах боломжтой байгаа тийм. Тэгээд энэ дээрс бас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За тэгээд эцэст нэг юм бас хэлэхэд за бидний мэдлэгтэй жолооч подкаст маань Авторадио 96.3-аар давхар хурж байгаа. Тэгэхээр та бүхэн маань төвчрийн жолоогоор явж явахдаа ч юм уу те FM 96.3 дээр тавьчих юм бол бидний подкастыг сонсох боломжтой байгаа шүү. За тэгээд мөн бидний сошиал хуудас YouTube, TikTok, Instagram, Facebook хуудасуудыг дагаад бидийг дэмжиж лайк, шеэр, за мөн комент үлдээгээрэй гэж хүсье тийм ээ. За тэгээ өнөөдөр дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа.